Хүмүүс сансрын удам руу дурангаа чиглүүлж, гаригууд тойрог замаараа эргэлдэн бүжиглэж, галактикууд үйл ман мэт суунаглан мэлтэлцэж, ертөнцийн амьдрал хоромч зогсолгүй үргэлжилнэ. Гэхдээ хэрэв бид ямар нэг бодит байдлыг үүсгэж байдаг өндөр оюун ухааны бүтээсэн матриц код байвал яах вэ? Бид зүгээр л хэн нэгний тархин дотор амьдарч байвал эсвэл орчлон ертөнц өөрөө оюун ухаантай бол яах вэ? Бодит байдал ба симуляц. ДНХ-гийн давхар мушгаа бүтэц, квант физикийн хачирхалтай ертөнц гэх мэт бидний тайлж чадаагүй олон нууцуд байдаг. Эдгээр нь орчлон ертөнцийн талаарх бидний ойлголтыг үргэлж өөрчилж, өргөжүүлж ирсэн төдийгүй ангаах ухаан, технологийн өсрөнгөө хөгжилд хүргэсэн. Гэхдээ бид бүх ертөнцийн хуулийг буруу гадраас хайгаад байж болох юм. Бидний бодит байдал гэж нэрлэдэг байгаа зүйлс маань үнэн дээр компьютерийн симуляц байвал яах вэ? Яг л уран зөгнөлт кинон дээр гардаг шиг тусгаалan бичсэн програм дотор оршиж байгаагаа бид мэдэхгүй байгаа бол яах вэ? Магадгүй бүх зүйлийн онол гээд байгаа зүйл маань үнэндээ энэ програмоос гарах нууц түлхүүр нь ч юм билүү? Хүмүүс анхны компьютер тоглоом бүтээхэд нэг иймэрхүү байсан. Харин 50 жилийн дараа ийм болтлоо хөгжчихсэн байна. Өнөөдөр бид VR буюу тусгай шил зүгээд зохиомл бодит байдлыг харж түүнийгээ мэдэрч чаддаг болсон. Хэрв энэ янзаар бол тун ойрын ирээдүйд бид бодит байдлаас ямар ч ялгаагүй хэмнэл ертөнцийг бүтээх боломжтой нь харагдаж байна. Тэгвэл бидний амьдрал ирээдүйн хүн төрөлхтний эсвэл өөр соёл иргэншлийн бүтээсэн компьютерийн симуляц биш гэдэгт яаж итгэлтэй байх вэ? Хэрв программын кодыг анхнаас нь тоглогч симуляц дотор байгаагаа мэдэх ёсгүйгээд кодлчихсон бол тэгээд бүх зүйл тэр програм дотор л дуусна. Дэлхийн ертөнцийн дээрх бүх зүйлсийг математикаар тайлбарлаж болно гэдэг. Бидний генийн кодод хүртэл математик загварчлалтай. Тэгвэл өндөр хүчин чадалтай компьютераар бүтээсэн видео тоглоомн дотор бид өөрсдөө ч мэдлгүй амьдарч байж магадгүй юм биш үү? Тийм ээ, магадгүй. Тийм байх боломжтой. Зарим эрдэмтэд бидний симуляц дотор амьдарч байх магадлал 50% гэж үзнэ нь бүр ч айдас төрүүлэм санагдаж байгаа юм. Тэгвэл хэн энэ тоглоомыг зохион бүтээсэн бэ гэсэн асуулт үүснэ. Бид бурхан байдгүй гэж асуудаг шиг программыг хэн нэгэн бичсэн л байж таарна. Тэр нь магадгүй ирээдүйн ухаалаг хүмүүсийн ямар нэг судалгааны ажил, эсвэл зүгээр л энгийн нэг сургуулийн сурагчийн гэрийн даалгавч байж магад. Мэдээжээр ийм симуляцийг атомын түвшинд ажилуулахын тулд маш хүчирхэг суперкомпьютер хэрэгтэй. Хүний бүхэл бүтэн амьдралын түүх дурсамжийг хорон мөч болгоноор нь бүтээх чадaltaй. Эсвэл бас ийм байдаг байж болно. Симуляц дотроо ахаад симуляц зохиох маягаар давтагддаг. Хэрв тэгж бодвол бидний бүтээсэн зохиогч нь өөрөө бас хэн нэгний програм гэдгээч мэдэхгүй. Хэрв тийм бол бүр анхны зохиогч нь хэн бэ гэсэн асуулт бас үүснэ. Анхны зохиогч нь хүн биш, хиймэл оюун ухаан, эсвэл бүр өөр ертөнцийн соёл иргэншилж байж болох юм. Аквариумд байгаа загас аквариумал ертөнц гэж бодохтой адилхан бид хизээч энэ ертөнцөөс гарахгүй байж мэднэ. Бид ертөнц дотроо аялж болох ч ертөнцийн захад хүрч болно гэсэн програм бичигдээгүй учраас юун дотор амьдарч байгаагаа бид мэдэх боломжгүй. ертөнцийн зах руу ойртох тусам ертөнц өөрөө улам л илүү ихээр тэлэх болно. Гэхдээ хэрэв манай ертөнц програм юм бол дижитал ертөнц төгс биш байх ёстой. Тиймээс зохиогч үе үе шинжилэл буюу апдейт хийх шаардлагатай болно. Магадгүй ертөнц дээрх хамгийн хурдан зүйл болох гэрлийн хурд нь зохиогчийн компьютерийн ажиллаж чадах дээд хязгаар байгаад илүү чадалтай процессортой болсон үедээ гэрлийн хурданд апдейт хийчихвэл манай ертөнцид юу болох вэ? Нөгөөтэйгүр програмд ямар нэг алдаа гардаг байж бас болно. Магадгүй хүн төрөлхтний бид юунаас үүссэн бэ гэдгээ мэдэх хүсэл нь програм хангамжийн алдаа байхыг үгүйсгэхгүй. Бидний бүх зүйлсийн онол гэгчийг хайх хүсэл нь програмоос гажуудсан алдаа ч юм билүү. Хэрв тийм бол нэг л өдөр програм зохиогч маань компьютерийн онтраасны дараа дэлгэцэн дээр нь биднийг хэн бүтээсэн бэ гэсэн бичиг гарч ирэхийг харж магадгүй. Тэр бичгийг бид бичсэн байх болно. Харин бүтээгч маань системд алдаа гарсныг ойлгоод бидэнд хариу илгээх болов эсвэл зүгээр л рестарт хийчих болов уу? Магадгүй Big Bang-ийн онол гэдэг нь зүгээр л зохиогч маань хит халсан компьютераа дахин ачаалалж програмаа шинжилсэн байж болох уу? Бид одоогоор мэдэхгүй. Эсвэл хизээч мэдэж чадахгүй ч байж магадгүй. Хоёрдугаар хэсэг. ертөнц өөрөө тарих юм биш биз? Хэрв орчлон ертөнц өөрөө авраг том уураг тарих байж болох уу? Манай ертөнц 96 тэрбум гэрлийн жилийн диаметртай. 100 тэрбумаас 2 их найд галактикийг өөртөө агуулж байдаг бөгөөд галактик тус бүр хэдэн тэрбум модтой. Харин хүний тарих 86 тэрбум нейрон буюу мэдрэлийн холбоо үүсгэдэг эсүүдтэй. Эдгээр нь мэдээллийг мэдрэлийн эсүүдээр дамжуулан бие рүү дохио болгон илгээдэг.
эс болгон тус бүртээ мөчр гэж нэрлэгддэг холболтуудаар холбогддог бөгөөд нейронуудын хооронд 100 их найд ийм холбогч байдаг. Үүний ачаар бид өөрсдөө хинбэ гэдгийг мэдрэх боломжийг олгодог байна. Хамгийн хүчтэй компьютерийн сүлжээч тархины эсүүдийн хажууд юу ч биш. Хэдэн зуун эсвэл хэдэн мянган галактикууд нэгд ор цуглаж галактикийн бөөгнөрл үүсгэдэг бол тархинд ч гэсэн нейронуудын бөөгнөрл нь бидний аливаа зүйлийг ойлгох, дүн шинжилгээ хийхэд нөлөөлж байдаг. Байгальд хүчил төрөгч эсвэл нүүрс төрөгч нь ургамал модод амьд амьтдын амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг бол харанхуй энерги, харанхуй матери нь үүнтэй адил ертөнцийн амьдралд чухал нөлөө үзүүлдэг. Харанхуй энерги бол сансрын сүлжээний маш чухал материал бөгөөд галактикуудын бөөгнөрл болон гариг одод бүрэлдэхэд маш чухал нөлөө үзүүлдэг байна. Хүний тархины 77% нь ус, үлдсэн хувь нь нейрон болон бусад эдисээс бүрддэг. Харин ертөнцийн 73% нь харанхуй энерги, 22% нь харанхуй матери байдаг. Бидний мэддэг бүх одод галактикууд, хар нүхнүүд бүгд нийлээд ертөнцийн ердөө 5%-ийг л бүрдүүлдэг. Сансар хотторгүй одод галактикуудын хоорондох зайн үнэндээ хоосон зүйл биш. Тэгэхээр галактик ертөнц болон тархи хоёрын хооронд ийм ижил төстэй байдал нь бидний гайхширлыг төрүүлмээр байгаа биз? Энд юу гэсэн үг вэ гэж юу? Магадгүй ертөнц өөрөө тэр чигтээ аврах том уураг тархи. Эсвэл бидний асар том гээд байгаа ертөнц хэн нэгний тархин доторх өчүүхэн хэсэг байж ч магад. Сүүлийн үед энэ санаа нь зүгээр нэг таамаглал гэхээсээ илүү шинжлэх ухааны сэдв болоод байгаа бөгөөд олон төрлийн онол судалгаанууд гарч ирсэн. Жишээ нь судлаач Франко Вазза болон Альберто Фалетти нар орчлон ертөнцийн бүтц болон тархины мэдрэлийн сүлжээнүүдийн хооронд ямар нэг холбоо байгаа эсхийг судалж үзжээ. Их тесрэлтийн онол ямар жижиг цэгээс ямар том систем болон хуурч эцэст нь амьдрал үүсэж хамгийн нарийн төвөгтэй систем болох ухамсар үүссэн. Хүний тархич гэсэн өчүүхэн жижиг эсээс хуваагдан тэлж цаг үргэлж хөгжсөөр эцэст нь бид сансар хотторгойд хүрч чадсан. Галактик ертөнцийг бүрдүүлж байгаа нарийн бүтц нь хоорондоо холбогдсон асар том интернет сүлжээтэй адилхан. Судлаачид хамгийн сүүлийн үеийн математикийн загваруудыг ашиглаж тооцоо хийж үзснээ дараа орчлон ертөнц болон мэдрэлийн сүлжээ нь хоорондоо маш ижил төстэй шатлсан хэлбэрээр ажилладаг гэж үзжээ. ертөнц яг л тархи шиг хувьслын явцад суралцаж өөрийгөө хөгжүүлж байдаг байж магадгүй. Ийм ижил төстэй байдал нь зөвхөн тархинд ч биш, байгалийн янз бүрийн үзэгдлүүдэд бас интернетээс ажиглагддаг. Дээрх судлаачид эдгээр төстэй байдлын судалгаа нь энгийн нэг санамсаргүй бүтц гэхээсээ илүү маш нарийн төвөгтэй ухаалаг систем болохыг онцолсон. Ирээдүйн шинжлэх ухаан, нейробиолог болон астрофизик хоёрын хослол дээр үндэслэн гайхалтай үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Доктор Альберто Фалетти хэлэхдээ мэдрэлийн сүлжээ болон орчлон ертөнцийн бүтцийг илүү сайн мэдэх тусам бид ертөнцийн талаарх магадгүй хамгийн том нууцыг тайлж болох юм гэжээ. Магадгүй харьцангуй онол, квант онолыг нэгтгэж чадвал бид маш том нууцыг олж нээж магадгүй юм. Гэхдээ ингэхийн тулд бидэнд илүү хүчин чадалтай багаж төхөөрөмж хэрэг болно. Харин үүнд цаг хугацаа шаардагдах бололтой. Тэдний судалгаа эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татдагч бас нэлээд маргаан дагуулдаг сэдэв. Тэгвэл бас нэг зүйл байна. Больцманы тархины парадокс. 19-р зуунд амьдарч байсан физикч Людвиг Больцманы дэвшүүлсэн гол санаа нь эцэс төгсгөлгүй хөдөлгөөнд орших бөөмүүд хоорондоо холбогдож ухамсарт тархи үүсгэх магадлал багатай. Хэрэв бөөмүүдэд хугацаа өгчгөл юм бол ухамсарт тархи үүсгэх магадлал ядаж нэг байна. Харин хангалттай хугацаа өгвөл үр дүн нь бараг зайлшгүй гэж хэлж болно гэжээ. Тэгвэл цаг хугацааны уртад хоорондоо холбогдсон галактикууд, оддын бөөгнөрлүүд яг ийм маягаар хоорондоо уялдаж ертөнц өөрөө оюун ухаантай болсон байж болох уу? Бүх зүйл ухамсартай гэсэн гүн ухааны панпсайкизм гэсэн ойлголт байдаг. Нэг үгээр бол материалын бүх зүйл жижиг ч гэсэн өөрийн ухамсартай байдаг гэж үздэг онол. Сүүлийн үеийн зарим шинжлэх ухааны онолуудад ч ийм зүйл гарч ирэх болсон. Ялангуяа квант механикийн судалгаанд бидний ойлгож чадахгүй нууцлаг үйл явдал олон болж байдаг. Гэхдээ энэ бүх санаануудад маш болгоомжтой хандахгүй бол шинжлэх ухаан, гүн ухаан, метафизикийн маргаан үүсэх болно. Орчлон ертөнц санамсаргүй тохиолдлоор үүссэн байж болно. Байгалийн хуулиуд ч санамсаргүй байдлаар үүссэн байж болох юм. Харин миний бодлоор ухамсар санамсаргүй байдлаар үүсдэггүй байх. Асуултын хариулт нээлттэй. Тиймээс бид бүх талаас нь төсөөлж судалж үзэх хэрэгтэй. Бидэнд байгаа хамгийн чухал зэвсэг бол яагаад гэдэг асуулт. Энэ асуулт хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн. Ирээдүйг ч гэсэн өөрчлөх болно. Магадгүй энэ бичлэгийг үзсэн чийж хамгийн гайхалтай санааг бодож олох юм билүү? Бүх зүйл боломжтой.